За үзэгчдээ хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эрүүл нүрийн мэдсэлийн тасаг дээр ирээд байна. За үзэгч та бүхнийг яг одоо тасгийн эрхлэгч Эрдэнэ цогтөмжтой уулзуулъя. Өдрийн мэнд танд. Баярлалаа, өдрийн мэнд танд. За та бас ингээд тасгийнхаа үйл ажиллагааг танилцуулаач. Одоо яг хүүхдийн эрүүл нүрийн мэс засал гэхээр одоо яг голдуу те ямар одоо асуудал бэрхшээлтэй хүүхдүүд энд ирж байна, ямар тусламж үйлчилгээ үзүүлж байна те энэ талаар мэдээлэл өгөөч. Бас ингээд би нэг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тасаг гэж ойлгоод байгаа шүү дээ. За баярлалаа. Хүүхдийн эрүүл үндэсний төвийн эрүүл нүрийн мэдсэлийн тасаг бол за одоо 30 гаруй жилийн түүхтэй энэ тасаг байгаа 92 онд байгуулагдсан тасаг. За одоо бол ерөнхийдөө тасаг бол хүүхдэд тохиолдох эрүүл нүрийн орчмын төрөлхийн гаж хөгжлүүд. За үүн дотор та бүхэн ер нь сайн мэдж байгаа урал тагааны төрөлхийн стратегийн эмгэгүүд. За мөн нүүрний ховор тохиолдох төрөлхийн гаж хөгжлүүд, гадна чихний төрөлхийн гаж хөгжлүүд, гэх мэт гаж хөгжлүүдийг. За мөн сүүлийн жилүүд бас их шүд хүүхдийн эрүүл нүрийн орчмын гэмтлүүдийг манайхаас авч имжилж байгаа. За мөн хүүхдийн эрүүл нүрийн орчмын хорвоо хавдруудын өвчнүүдийг, за мөн шүдний болон шүдний бус гаралтай өрс өвчнүүдийг имжилж байгаа. За улсын хэмжээний лавлгаа шүтлэлийн тийм бүрэлдэхүүн нарийн мэргэжлийн тасаг байж байгаа. Одоо танайхан хэд ортой юм бэ? Одоо ерөнхийдөө бол 20 ортой тасаг байгаа. За өнөөдрийн байдлаар бол нэг 26-27 хүүхэдтэй амжилттай үйлчлэгээр үзүүлээ явж байгаа. Ер нь хичээл их хүүхдтэй. Ер нь бол яг сүүлийн 10 жилийн 10 гаруй жилийн одоо манайх бол нэг ачааллыг бол орооны төлөвлөгөөний биелэлээр бас одоо бас үнэлдэг. За орооны төлөвлөгөөний биелэлд бол манайх бол тогтмол 110%-аас дээш ажилтдаг юм тасаг байж байгаа. Тий. Яг зөвхөн тасаг анх байгуулагдсан эхний жилүүд гэх юм бол за өрөсөл өвчин түрүүний хэлснээр шүдний болон шүдний бус гаралтай өрөсөл өвчин давмгал байсан бол одоо сүүлийн жилд одоо төрөлхийн гаж хөгжлүүдийн тоо бас нэлээ нэмэгдэх хандлагатай байж байгаа. За хүүхдийн одоо мэс засал хүүхдийн мэсцэрийн бас нэг гол анхаарал хандуулах бас нэг чухал асуудал бол ерөөсөө нэрээ төрөлхийн хөгжлийн гаж хөгжлүүд. Энэ ч утгаараа бас бид нар одоо сүүлийн жилүүд одоо болж игэл төлөвлөгөө хаалганыхаа тоог олшруулах одоо төлөвлөгөө хаалганы тоог олшруулснаар ерөнхийдөө бол нүүрний төрөлхийн гажил урал тагааны төрөлхийн стратегийн эмгэгтэй хүүхдүүдийн имчилгээ үйлчлэгийг болон мөргөжүүлэх, чанаржуулах энэ асуудлыг бас сүүлийн жилүүд бас төлхөө зорилттой ажиллаж байгаа. За та одоо ингээд бидэнд бас тасгийнхаа үйл ажиллагааг бас яваад танилцуулаач те хаана юу вэ, яаж ингэж юм гэдэг те. За тийм. За хаашаа. Одоо яг манай нэг өвчтөн хүлээж авдаг, хүүхд хүлээж авдаг хэсэг сувлагчийн пост байж байгаа. Сувлагчийн пост өдрөөр манайх бол нэг 2 сувлагч байдаг. За болтын сувлагчтай тэгээд ахлах сувлагч маань ажиллаж байдаг. За манайх ерөнхийдөө бол одоо тасагтаа бол мэслийн 5 эмчтэй. За тэгээд амбулаторт бас нэг эмч маань ажилладаг. Амбулатороос хүүхд төвтүүлээд за тасагтаа хүлээж аваад яг энэ сувлагчийн пост нэр хүлээж авдаг. За тэгээд одоо ийшээ болохоор зэрэг өвчтний хэсэг байж байгаа манай өвчлөлтчийн хэсэг. Манайх нэг жилдээ дунджаар нэг 2500 орчим хүүхд хэвтэж имжлүүлдэг тасаг байж байгаа. Тэгэхээр эдгээрийн болохоор зэрэг ерөнхийдөө 3-2 нь яаралтай мэсцүүд. Яаралтай мэслэхэд нь одоо шүдний болон шүдний бус гаралтай өрсөлд өвчнүүд. Одоо энэ болтны өрөөнд одоо болт өвчж байгаа хүүхдүүд дандаа л өрсөлд яаралтай мэслэлд орсон хүүхдүүд. Дээр нь эрүүл нөр орчмын гэмтлүүд байж байгаа яаралтай мэслэлүүд. Ерөнхийдөө бидний барьж байгаа бодлого бол ерөнхийдөө төлөвлөгөөт мэслэлийг нэмэгдүүлэх, яаралтай мэслэлийг айлуулах цөөлөх гэсэн юм бодлого одоо энэ сүүлийн жилүүд барьж ажиллаад явж байгаа. Үгүй яана болохгүй шүү дээ. Энэ өнөөдөр хаалганд орох хүүхд байхгүй. Хаад идэг үстэй, хаа сойж байгаа үстэй. Мандрины яс ярьсан явж шүү дээ сая. Би хог айчи гэдэг. Гэсэн ч өнөөдөр. Ааха. Хүүхдээ цаа болохгүй шүү дээ. Тэ. Ерөнхий онцлогтой орох хүүхд нөр ходод хоос байдаг байхгүй. Тэгээд энэ талаар бас хүүхдүүд сайн ойлгохгүй, хүүхдүүд сайн ойлгохгүй. Ер нь их одоо үдээс хойш хаалгааны хүүхдүүд бол өсөөд ирнэ. Хоол идчих гэдэг. Хоол идчих юм тэгэл хаалгаа хаашлагдах. Хүүхдүүдийг чинь нөгөө нэг онцлогтой хаалганд орох юм л шүү дээ. Яг одоо нөгөө нэг бүтэн онцлогтой энэ тэгэхээр зарим ээж аауд чинь бас жоо санаа зовоод идэх юм л шүү дээ. Энэ дээр та бас мэдээлэл өгөөч дээ. Яагаад заавал одоо нэг бүтэн онцлогтой орох шаардлагатай юм чи гэдэг юм бэ? Ерөнхийдөө бол хүүхд ерөнхий онцлогтой хийгддэг мэс ажлууд. За яг зүгээр 10 наснаас дээш гэдэг юм уу? 10 наснаас дээш за тэгээд хийх ажилбар нь бас хайцангуу гайгүй одоо өнгөцгөнч байдаг юм тийм ийм тохиолдолд бид нар бол ар гэртийн ярилцдаг.
ярилцаад одоо зөвшөөрсний үндсэн дээр бас хэсгийн мэдээ алдуултаа бас зарим тохиолдолд мессежлэр хийдэг. За бүр бага насны хүүхдүүд бол бүр толгой дараалал унтуулгатай хийдэг. Ялангуяа энэ уруулын мэс засал, тагнаа мэс засалч гэдэг юм бол за ер нь л одоо манай хийж байгаа хаалганы бараг 95 орчим хувь нь бол дандаа ерөнхий унтуулгатай хийгддэг хаалганууд байна. Бас манай засгийн гол онцлог бол бас гадаад харилцаа нэлээд сайн хөгжсөн байдаг. Тэр гадаад харилцаан дээр бол хамгийн доктортой ажиллаж байгаа бол Тайван багууд багтаа хамтарч ажиллаж байна. Японы багуудтай хамтарч ажиллаж байна. Их олон жилийн удаан хугацааны доктортой хамтын ажиллагаа явуулж байна. Эндээс бол ерөнхийдөө шинэ технологид бол манай инженер нэлээдгүй өөрөө орондоо нутагшуулсан. За энэ чухалаараа ерөнхийдөө бол сүүлийн тасаг одоо үүссэн одоо байгуулагдсанаас хойш бол манайх бол инженер бол нэг одоо патент гэж патент за тэгээд дээр зохиогчийн ирчлэгийн гэрчлэгийн 14 тийм зохиогчийн гэрчлэгээтэй. Манай Болтны өрөө. За яг одоо нэг Болтны цаг яг хийж байгаа тийм. Ерөнхийдөө бол энэ бол нэг эдэт өрөөсөл болон цэврийн Болтууд тусдаа хийгддэг. Яг одоо бол нэг яар шүд болон шүдний бус гаралтай асуудалтай улмаас одоо яаралтай мэсэл ороод орсон хүмүүс яг энэ Болт хийж байгаа. Сайн байна уу? Сайн байна. За тавархан үйл ажиллагааг танилцуулаач. Одоо яг ямар одоо процесс хийгдэж байна те? За манай тасагт ингээд яралтайгаар хаалгаанд орохгүй орсон хүмүүс ингээд өдөрт Болт хийгддэг. За энд одоо яралтай хаалгаанд орсон хүмүүс нь голцоо нөгөө нэг шүдний гаралтай өвчлөөс үүссэн. Шүдний өвчлийн хүндрэлүүд гэсэн үг. Тэгээ гаднаас нь халагдаж орж байна, дотроос ам дотроосоо бас орж байна. Тэгээ өдөр болгон ингэж шүд бас хүндрүүл юм ноцтой байдалд хүрэх байна шүү дээ тий. За дээр нь шүднээс гаднаас тунгалгийн булчирхаан өрөөсөл гэж бас ордог. Яг хоо жижигхэн одоо бага насны хүүхдүүд болохоор өнөө дархлаас суларснаас тунгалгийн булчирхаан өрөөсөд идэлдэг. Тэр бас ингэж Болтонд орно. Ер нь бага насны сургуулийн насны хүүхдүүд ингэж одоо энэ том хүүхд бол ингээд нөгөө шүдний өвчлөл, шүдний хорхоотой удаан явсан. Тэрнээсээ болоод хүндрэл үүсээд ясны хальсны өрөвслөл өдр гэж ингэж ордог. Бас аюултай бас анхаарах шүд ер нь бол их осолтой шүү дээ. Манай ээж аавууд ерөөсө хүүхдийнхээ шүдний ямны хөнгийн ариун цайрт анхаарал маш муу тавьснаас ингэж шүдний өрөвсөл хүндэрж орж ирдэг. Ийм ер нь хаалгаа ер нь элбэг үү? Ер нь элбэг. За дээр нь одоо хүүхдүүд бас байнгын өдөр тутмын тэгж нөгөө амны өнгийн ариун цайр сахгүй байна, шүдээсээ угаахгүй байна. Шүдний угаалт ерөнхийдөө ингээд айгүй буруу угаалттай орж ирдэг. Ерөөсөө зөв угааж шүдээ угаадаг юм юу? Бараг хүүхдүүд ихэнх ингээд манай хаалгаанд орж ирж байгаа хүүхдүүд бараг шүдээ зөв угаадаг хүүхд бараг байдаггүй. Тэгээ манайх энэ дотроо ингээд одоо ийм шүдний өрөвсөлт явагдсан юм хүүхдүүдийн нөгөө сургалтаас явуулдаг. Ороо олон ээлжээс Болтын сэнгэлэгч нар өдр ингээд шүд зөв угаах, шүд арчлах талаар ээж аавууд нь сахиурууд нь болоо одоо том юм хүүхдүүдэд өдр өөрсдөнд нь аюулгүй сургалт явуулж байгаа. Тэгээ яг нөгөө эдгээр чинь ингээд шүдээ сайн угаахгүй болохоор ингэдгийм байна гэсэн мэдээлэл ингээд өөрсдөө ясмахандаа тултал нь ойлгоо гардаг юм шиг бараг тийм. Яг үнэ. Одоо та хэд чинь дан ганц одоо нөгөө энэ эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээг үзүүлэхгүй бас нөгөө үндэсний хэмжээнд нөгөө сувилагч эмч мэрэгчлэнүүдээ бас давхар ингээд сургаад явах уу? Тийм үйл ажиллагаа байх уу? Бага. Манайх эмнэлэг бол энэ анагаахын шилжихуйн үндэсний их сургууль ач болон за бусад сургуулиудаа бас ер нь хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг те. Дээр нь одоо үндсэн мэрэгжлийн болон төрөлцсөн мэрэгжлийн болон нөгөө резидентийн сургалтыг бас манад төгөөж байгаа. Энэ ч утгаараа манайх хүүхдийн нүүр амны одоо төрөлцсөн олох курс болон за аш үйсийн эрүүн нүрийн бис засгийн резидентүүдийн тойролт бас манай тасгаар бас явагддаг. Орон нутгаас ер нь хүүхд их ирэх үү? Орон нутгаас хүүхд ирдэг. Ер нь бол яг манай орон нутгууч бас нэг үе явагдахад бас харьцангуй эрүүн нүрийн бислийн эмчийн оронтой болцсон эрүүн нүрийн бислийн эмчнээс ажиллаж байгаа. Ер нь бол сайн үйлчлэл ажилтдаг аймагуд байдаг. Хүүхдэд тусламжаа үзүүлдэг том хүнд насан турш хүндэд тусламжаа үзүүлдэг аймагуд байдаг. Тэгвэл өөр хангайд орнот жишээ их мэтлээ. Ерөнхийдөө яах зүгээр уруул тагнаа одоохондоо бол төрөлхийн гач хөрслүүдийн мэслийн эмчилгээ бол төвлөрч хэмжээний хийгддэг. Энэ тасаг дээр манай тасаг дээр хийгддэг гэсэн.
Бусад яаралтай мэслийн асуудлыг бол за орон нутгийн эмчтэн бол харьцангуй дажгүй сайн шийдэж явж байгаа юм байна. За үзэгчтэй их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл нурны мэсцлийн тасаг дээрээс үзэгч та бүхэнд бас энэ мэдээллийг хүргэж байна. За бид яг одоо эрүүл нурны мэсцлийн тасгийн зөвлөх хэмж аянга руу орох гэж байна. Бас аянга хэмжээс одоо тодорхой мэдээллүүдийг авъя. Бас юун дээр одоо эцэгчүүд маань хүүхдүүд маань ч гэсэндээ яг энэ чиглэл дээр юун дээр анхаарах хэрэгтэй бэ гэдэг мэдээллийг үзэж та бүхэнд хүргье. Сайн байна амч. За би сэтгүүлч Бадмаа би танаас бас эцэгчүүдэд хандаж бас зөвлөгөө хэлээч гэж хүсэж байгаа юм. Эрүүл нурны мэсцлийн тасагт ирж байгаа хүүхдүүдийн дунд голчлон одоо ямар асуудал бэрхшээл энэ зөвлөх хэмжээ хувьд бас та юу хэлмээр байна те? Манай тасгийн өвчлөлийн бүтцийн хувьд бол нийт хэвтэн эмчилж байгаа хүүхдүүдийн 3.2 орчим одоо 65-аас 70% шахуун яаралтай замаар хагалгаанд ороод байгаа юм. Яаралтай замаар ихлээр зэрэг голчлон эрүүл нурны орчмын эдээ төрөвсөл төвчний улмаас яаралтай хагалгаанд ороод байгаа байхгүй юу. Энэ бол ер нь урдсан сэргийж болох төвчин байдаг юм. За энэ эрүүл нурны орчмын эдээ төрөвсөл төвчин өвчний сонглон шалтгаан болж байгаа өвчин шүд цаорох өвчин багхгүй юу. Одоо шүд цаорох өвчний улмаас эрүүл нурны орчмын эдээ төрөвслээр хүндэрсэн хүүхдүүд маш их хэрж манай яаралтай замаар хагалгаанд орж ирэх гэсэн үг л дээ. Гэтэл энэ бол ерөөсөө л тухайн өвдсөн шүд нэг байна уу, хоёр шүд байдгүй, цоорхой шүд байсан. Энэ шүдийг аав ээж нь хүүхдийн хамыг ангаалгаж хараад эмчлүүлсэн бол ингэж эмнэлэг твтэж одоо энэ хүнд хагалгаанд орох шаардлагагүй байх байсан л да. Тэгэхээр урьдчилан сэргийж болох боломжтой өвчнөр манайхан тэгж хөвдөж байна гэсэн үгтэй. Тэгэхээр зэрэг одоо хүүхдийнхээ амны хөндийн эрүүл ахуйн асуудалд одоо эцэгчүүдийг анхаарах хэрэгтэй байгаа юм тийм. Тэгээ одоо ерөн шүд цаорох өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол шүд угаах юм байна шүү дээ. Ингэхэд бол тэгэл шүд цаорох өвчнөөс бол бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой байхгүй юу? Толгой дараалж бас хүүхдүүд хагалгаанд орох шаардлагагүй тийм. Төрөлхийн аж хөгжлийн хувьд бол ер нь одоо ярих юм бол энэ тал дээр бол ихтэй уувантай. За юуны өмнө энэ уруу таны төрөлхийн сэтгэхийн эмгэг гэдэг бол амьдралд нийцэх гаж хөгжил гэж үздэг байхгүй юу. Амьдралд нийцэх гаж хөгжил гэдэг нь өнөөгийн анагаах ухаан эмчилгээний асуудлыг бүрэн төгс шийдсэн. За хийгдэх ёстой эмчилгээнүүдээ хийгдэх цаг хугацаанд нь чанартай хийлгээд явах юм бол тухайн хүүхэд маань одоо яг та бидний адил бүрэн нийгэмшээд хүссэн ажил мэргэжлээ эрхлээд явах тийм чанартай амьдрах тийм боломжтой гаж хөгжил байхгүй юу. Тэгээ урал таны төрөлхийн сэтгэхүй чинь ер нь бол яг байнга ингээд өдөр болгон хүүхэд нь өвдөөл уйлаа зовирлаад байдаг өвчин биш байхгүй юу. Тэгэхээр зэрэг хүүхэд насандаа тэр хүүхэд бол өөрийнхөө байдлыг төдийлөн сайн ойлгохгүй. За өдөр болгон уйлаад ингээд ууж унжаа зовирлаад халуурч билэрээд ингээд байхгүй учраас бас өдөр тутмын ажилдаа болдгоо эцэгчүүд одоо бас яг төдийлөн шаардлагатай нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хот руу ирж хүртэж чадахгүй орон нутагт байгаа хүүхдүүд ялангуяа эмчилгээнээс хоцрох асуудал ер нь цөөнгөө гардаг юм. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр зэрэг бид нар хүүхдүүд дээр очноо. Тийм биз? Өөр арга хэлтэй. Тийм учраас бид нар одоо 98 оноос хойш хүмүүнлэгийн ажилд зохион байгуулж ажилладаг байхгүй юу тийм. Жилд нэг дунджаар Сөрөн аймагт очиж урал таны сэтгэхүйтэй хүүхдүүдтэй мэс заслын болон бусад шаардлагатай эмчилгээний үн төлбөргүй үзүүлдэг юм тийм. Бид нар өнгөрсөн жилийн аяллахаа одоо өнгөрсөн 8 сард яг 100 дахь аяллаа хийсэн тийм. Өөрөөр хэлбэл 98 оноос хойш 2024 он хүртэл бид нар яг 100 удаа орон нутгаар явж хүмүүнлэгийн ажил гүйцэтгэсэн байна тийм. Энд хамрагдсан хүүхдүүд ч бас их болох гэдэг шүү дээ. Тоо хувьтай бол тоо бид нар нэг тоолж үзсэн нийт 4300-аад хүүхдэд бид нар мэс заслын болон бусад тусламжийг үзүүлсэн байна. За зөвхөн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрүүл нурны мэс заслын тасгаас үзэгч та бүхэнд бас мэдээллийг хүргэж байна. За яг одоо мэс заслын тасагт эрүүл нурны одоо мэс заслын тасгаас уруулын төрөлхийн 2 талын сэтэрхийтэй 5 сартай хүүхдэд мэс заслыг одоо цэрэн дулам эмч хийж байгаа. Цэрэн дулам эмч бол маш олон жилийн туршлагатай ийм эмч одоо хавхааны өрөөнд орцгоо. Та
бас яг ямар одоо хагалгаа хийж юу ямар явцтай байна гэдгийг мэдээлэл өгөөч те. За энэ өнөөдөр 5 сартай. Дээд өрөөлийн 2 талын сэтэрхийтэй өнгөд хагалгаа орж штэ. За хагалгаа маань үндсэндээ нэг 60-70% тай дуус дөхөж байна. Тэгээд эхний одоо энэ хүүхдүүд эхний хагалгаа гэсэн үг. Нэг нас 2 сартай тагнаа хагалгаас үлдэн дараа нь хийгнэ. Тий. Хагалгаа сая энэ бол дажгүй амжилттай те. Амжилттай дажгүй. Хаач өгч. За баярлалаа. Мундаг эмчнэр гэдэг юм ээ нөө. Миний анх дээр жигээ мэдчихэд айгүй хэцүү байсан. Одоо хүүхэд барыг танихдахгүй хичээлсэн. Хүүхдээ хараад баярлалаа цаач. Одоо бол ямар ч асуудал байхгүй. Эмчнэртэй маш их баярлалаа хичээлээ. Тэгэхээр уруулах харийн төрөлхийн сэтэрхий эмгэг бол дан ганц мэс цастаар эмчлэгддэггүй юм гэж ойлгох хэрэгтэй. Өөрөлд 90 нүрний болон пластик мэс засал, за хэл яриа засал, за дээр нь шүдний гажигсал, за хүүхдийн эмч, нарийн эмч, чих хамар олон эмч гэх мэтчлэн одоо олон нарийн мэрэгжлийн эмчнэрийн одоо эмчилгээ үйлчлэгээд тэг багийн тусламжаар цогц шийдэгддэг юм байж байгаа. За энэний нэг бүрэлдэхүүн хэсэг бол манай энэ хэл яриаслалын эмч одоо энэ үйлчлэгийн өрөөнд бид нар ороод ирсэн байж байгаа. За хэл яриаслал ямар яагаад чухал вэ гэхээр ерөөсөө уруул тагнаа төрөлхийн сэтэрхий эмэгтэй хүүхд тагнаа мэс засалд орсон ч гэсэн ер нь бол хэл яриа асуудалтай гуншиж ярьдаг гэсэн. За тэгэхээр зөв энэ байдлыг бид нар зүгээр хэл яриаслалын эмчнэр бол ерөөхдөө бол хэл яриаг нь үнэлээд хүүхдэд яриулаад хэл яриаг нь үнэлээд за бид нар тарагдж байгаа одоо энэ дурангийн юу байна л да. Энэ дурангийн аргаар бол зөвхөн одоо нэг одоо бидний хийсэн хагалгаа ер нь хэр үр дүнтэй байна, хэр бучин сайн агч чинь гэдэг юм. Энийг нь яг ингээд яг бодит ингээд нүдээр хараад үнэлэх боломжтой юм шилжлэгээр авч байгаа. Энийг манай хэл яриаслалын эмч үнэлдэг. За тэгээ үнэлээд ерөнхийдөө дурангийн шинжилгээнд үндэслээд дахиж хагалгаа орж энэ юуг тагнаа одоо хойш нь урцах шаардлага байна уугүй гэдгийг гол заалтыг ер нь гаргаж өгдөг гэсэн. Дээр нь хэл яриаслалын эмч маань өөрөө ерөнхийдөө бол манай одоо уруул тагнаа улсын хэмжээнд бидний хагалгаа орсон хүмүүс бүгдийг хяндаг хяналтын систем бас энд байдаг гэсэн. Өөрөөр одоо нэг хүүхдийн овнэр одоо хүүхд одоо аймагаас ирлээхэд тэр хүүхдийн мэдээллийг хийхэд бол бид нар өмнө ямар хагалгааг ямар аргаар ямар эмч хийсэн гэдэг нь бол яг биднэрт бүгд захин ялтан байж идэг гэсэн. Тэг яг манай улсын хувьд бол ерөнхийдөө бол манай засгийн хувьд өөрөлдвөл одоо энд 90 нүрийн нэмслийн эмч байна, шүдний гажигслийн эмч, за хэл яриаслалын эмч. Өөрөлдвөл яг нуруул тагнаа төрөлхийн сэтэрхий эмчтэй яг ингээд цогц баг бол одоогонд л ажиллаж байна л гэж ойлгох хэрэгтэй. За нөгөө танаа тасгийн эмч мэрэгчлүүч нөгөө уруул тагнаа эмчилгээгээрээ бас төрийн шагнал бүртжижсэн гэсэн юм байдаг шүү дээ. Тэр талаар ярьж өгөөч. Улсын хэмжээнд яг уруул тагнаа төрөлхийн сэтэрхий эмчилгээ үйлчлэгийг хүртээмжтэй болгож за Монгол улсын хэмжээнд энэ асуудлыг за бүрэн төгс шийдсэн гэсэн яг бүтээлээр бол 2021 онд манайхан бас ерөнхийлөгчийн зарилгаар бас төрийн шагнал хүртчихсэн. Хамт олон. Энд ч бол бүр нэлээд одоо шата гэсэн төвшөнд тэр ерөнхийдөө тусламжуулж үзүүлж байна гэсэн үг шүү дээ тий. Өөрөлдвөл уруул тагнаа төрөлхийн сэтэрхий эмчилгээг ер нь бол бид манай хамт олон бол дэлхийн төвшөнд хүргэж одоо үйлчлэгийг үзүүлж байгаа гэсэн. Дээр нь бол бахад зүгээр манай эмчнэр бол бас гадны орнуудад очиж бас одоо урилгаар хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож бас энэ төрлийн мэдлэгийг бас улсаа төлөөлөлд бас одоо манайхаас одоо бараг 3 эмч 4 удаагийн тийм одоо мишнд оролцож ирсэн. Бүр гадаадад очиж одоо мэдлэл хийдэг гэсэн үг үү? Тийм. Оо за. Тухайлбал Хятад, Мянмар болон Индонез улсуудад. За энд Мянмарт бол 2 удаа очиж ирсэн. Тэгээ Индонез, Хятад бас 2 удаа очиж ирсэн. Тэнд бас нөө өөрсдийнхөө туршлагыг л танилцуулаад байна л гэсэн үг шүү. Өөрсдөө туршлагачаас гадна тэр улсын эмчнэрт бас өөрсдийнхөө туршлагыг хуваалцаад байгаа юм шүү. Ер нь тэгдэг. За өөрсдөө туршлагыг хуваалцах. За бид нар ч бас мэдээж бас сурах юм байдаг тийм. Тэгээ яг тэр тухайн үед тэр олон улсын эмчний үйл ажиллагаанд ер нь хагалгаа бол 4 ширхэг дээр зэрэг явагддаг. 4 газар зэрэг хагалгаа орно л. Тэгээ нэг нь бол манай Монгол эмчнэрийн юу байдаг. Тэгээ ерөнхийдөө энэ үйл ажиллагаа ер нь 4-5 удаа оролцож ирсэн гэсэн. Тэгээ яг энэ Монгол улсын хэмжээнд уруул тагнаа төрөлхийн сэтэрхий эмчилгээний үйлчлэгийг цогцоор нь шийдсэн гэсэн одоо энэ бүтээлээр бид нар бол төрийн шагнал хүртчихсэн. Эндээс бол энэ өвчнөр хинч гадагшаага явах шаардлагагүй юм байна. Монголдо бүрэн төгс эмчлүүлэх бүрэн боломжтой юм байна. Тэ. Тэгэхээр манай Монгол эмчнэрийн төвшин маш өндөр гэсэн үг. Тэ.
Одоо бид нөө чихний гадна чихний гаж хөвжил төр бас нэлээ анхаарал хандуулж бас явж байгаа. Энэ төрлийн эмчилгээг бас ер нь бол улсын хэмжээнд ер нь бас гадна чихэндээ яг чихний гэлбэн нөхөн сэргийх мэслийг бол зөвхөн манай эмнэлэг дээр хийгдэж байгаа юм сайн шүү дээ. Одоо тэгээ 17 оноос хойш хийгдэж байгаа юм. Одоо нэг 25 26 хүүхэд орсон. Бүр одоо дараачийн төлөвлөгөө ирээдүйн одоо зорилтоосоо бас ярьж байгаа ч тийм. Ер нь бол яг зөвөр түрүү хэлснээр л хүүхдийн мэс засал гэдэг бол нярайн хүүхдийн мэс засал бол ерөөсөө л хүүхдийн төрөлхийн гаж хөвгөлтөд гол анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг байр суурьтай. Тийм ерөнхий бодлого бол манайх асуулт юм. Тэгэхээр энэ төрлийн хаалгагаа уламж чанаржуулах, одоо хийж байгаа хаалганд бол өшөөл уламж чанартай болгох, дээр нэмж ерөнхийдөө бол бас чихний хаалганы хувьд бас шинэ технологи нутагшуулах юм асуудал бас байна.